Одоогоос 7 жилийн өмнө Чингис хаан үндэсний музейг байгуулах засгийн газрын 280 дугаар тогтоол 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гарсан. Музейн өнгөрцөн түүх ирээдүйн хөгжлийн алтан холбоос болсон Чингис хаан үндэсний музейг байгуулагдсан түүхийн танхимыг шинээр байгуулж, аль биесээр нэгж олон нийтэд өнөөдөр дэлгэлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч оролцлоо. Музейн соён гэгэрлийн томоохон төв болсон тул Чингис хаан үндэсний музейг байгуулагдах явц болон түүх эхэлсэн үйл явцыг баримтжуулан танилцуулах нь байгууллагын түүхийг үнэн зөвөөр танин мэдүүлэх, соён гэгэрлийн эргэлтийн түүхийг Монгол болон дэлхийн нийтэд таниулахад чухал үүрэгтэй юм а. За ингээд Чингис хаан үндэсний музей байгуулагдсан Дэлхийн техникийн нэгэн тугийн дор ингчин жаргуулж өнөөгийн даяарчлалын онцыг нээсэн их үйл хэргийн манлайлагч Хаадын хаан эзэн Чингис богд хааныхаа алдраар тунхагласан Чингис хаан үндэсний музей ёсол төгөлдөр өндөр үүдээ нээснээс хойш идэвхтэй 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хэдийгээр үйл ажиллагаа явуулж өргөн олондоо өв соёлоо түгээн дэлгэрүүлж эхэлснээс хойш урт биш хугацаа өнгөрүүлсэн манай улсын залуу музей мөн боловч Чингис хаан үндэсний музей маань аль хэдийнэ дэлхийн дахинд нэр алдраа дуусгасан алдартай музей болон бэхжиж байгаа төрийн тэргүүн бас баяртай байна. Энэ хугацаанд Евразийн музейн форумыг Чингис хаан музейн хамт олон Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдэр амжилттай зохион байгуулж тус музей олон улсад өндөр нэр хүндтэй болсныг бас батлан харуулсан сайхан үйл явдал болсныг бас та бүхэн манай бүгдээрээ мэдж байгаа. Шинээр байгуулагдсан танхимд Монгол Улсын засгийн газраас Чингис хаан үндэсний музейг байгуулах анхны тогтоолоос эхлээд дэлхийн техникийн нэр хүндтэй олон улс орнуудын хаад төрийн тэргүүн нарын Монголын төрийн 2000 жилийн тасралтгүй үргэлжилж байгаа түүхэн уламжлал нүүдэлчдийн соёлын ертөнцтэй танилцж байгаа түүхэн хормуудыг буулгасан гэрэл зураг дэлхийд дахна Монголын 90 үе бол 13 дугаар зууны Монголын эзэнт улсын гадаад харилцааны түүхийг илэрхийлэх Монгол нутгаас анх удаа илэрч олдсон мөнгөн гэрээгээ зэрэг онцлог үзмрүүдийг тавьж олон нийтэд таниулж байгаагаараа онцлогтой. Мөн Чингис хаан үндэсний музейн түүхэн товчооны номын нээлт боллоо. Номын санаачлагч ерхий редактор музейн захирал академич Чулуун, эмэгтгэж нэгтгэн боловсруулж музейн захиргаа удирдлагын хэлтсийн анхны дарга асан Нямжов, доктор Эрдмаа эдийн шинжилгээний ахлах ажилтан Батбаатар, гэрэл зургийг музейн баримтжуулсан хөмрөгч Ууганбаатар нар оролцсон номыг үндсэн 3 бүлэгт багтаан оруулжээ. Одоогийн Монгол Улсын ерөнхийлөгч ерөнхий сайд байхад буюу 2019 оны 7 сарын 3-ны өдөр энэ Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гарсан. Тэгээ энэ бол хэдийгээр богино хугацаанд болж байгаа байж байгаа байгуулах ч гэсэн хүн төрөлхтөнд дэлхийд хамгийн алдар суугаа үзүүлсэн их хааныхаа цогцоор нь судлах Монголын түүхийг соён гэгэрлийн төв болгох ийм гол ажлын эхлэл болсноор онцлогтой. Тэгээд энэ музей бүтсэн түүхийг энэ 7 жилийн түүхийг бүгдийг барагтайг багтаасан бүх оролцогч нарыг оролцуулсан ийм бүтээлийг манайхан бас 2 жил хийсэн энэ номыг нээж байгаа юм аа. Өнгөрсөн хугацаанд их хааны нэрээр нэрлэгдсэн музей бүтээн байгуулах монголчуудын хамтын хүчин чармайлт хөдөлмөрийн үр дүнд богино хугацаанд их ажил өрнөж 2022 оны 10 дугаар сард олон нийтэд музейн үд хаалгаа нээсэн. Энэ үеэс хойш өнгөрөх 4 жилд музейн хамт олон их хааны үйл хэргийг мөнгөчүүлэх, гадаад дотоод зурчлан таниулах, судлан дэлгэрүүлэх, соён гэгэрүүлэхээ үндсэн үргэн биелүүлсээр ирсэн. Музей удирдлагын зүгээс музей бүтсэн шинэхэн түүх түүнийг бүтэлцэн байгуулах хамт олон гол үйл явдлыг товчоолж хойч үедээ бичиж үлдээх шийдвэр гаргасны дагуу энэхүү ном бүтээгджээ.